Цамцааны үзэгчдээ эрчүүд эрүүл мэнд нэвтрүүлгийн цааш шинэхэн дугаар яг одоо та бүхэндээ хүрж байна. Бидний өнөөдрийн ярилцах сэдв маань төрөө булчиргаан томрол гэсэн сэдв байгаа. За танд өнөөдрийн мэндийг хүргэе. Үзэгчд маань та төрөө булчиргаан томрол гэдэг ямар өвчлөлийн талаар тайлбарлаж өгөхгүй юу? За төрөө булчиргаан томролт гэдэг маань эрэгтэйчүүдэд 45-аас дээш наснд голцоо эхэлдэг. Тийм. Хоёрдугаарт нь дотроо төрөө булчиргаан томролтын шалтгааныг бол дэлхийд даяараа одоогор бол яг энэс болсон гэж бол тодорхойлж чаддгүй ч гэсэн хэд хэдэн онолууд байдаг. За энэ бол нэгдүгээр бэлгийн даавар буурах буюу андроген гэдэг даавар төмсгнөөс ялгарх нь багасаад ирэхээр төрөө булчиргаан томрдгоо гэсэн ийм даавар бол хамгийн одоо их олон оновчтой гэдэг тал дээр бол нэгдүгürt явдаг. Гэхдээ нас одоо ахих тусам төрөө булчиргаан томролт бол тохиолдол нь ихсдэг гэсэн үг. За тэрний өсөв инхээр 40-оос 50 насны эрэгтэйчүүдэд нэг 10-аас 15% нь томролт явагдаж эхэлдэг байна. Гэтэл 50-аас 60 насны хооронд болохоор эрэгтэй баг хүмүүсийн 3 хүний нэгд нь юм уу 2 хүний нэгд нь төрөө булчиргаан томролт явагдаж эхэлдэг. За тэгээд нас ахих тусам буюу 70-аас одоо дээш наснд бол төрөө булчиргаан томролт 60-70%-тай 80%-тай болоод ирдэг байна. Тэгэхээр энэ бол яхахгүй наснаас хамаарсан физиологийн нэг өөрчлөлт ахнэ. За тэгэхээр нэгэнт томролт гэдээ ярьж байгаа гэдэг маань одоо ямар нэгэн байдлаар хэвийн биш эсүүд ургаж олон болох маань одоо хавдар гэсэн үг. Төрөө булчиргаан томролтын дотроо хортой болон хоргүй хоёр янзаар томордог байна. За тэгэхээр хортой хоргүй гэдэг маань юу гэсэн үг юм гэхээр нөгөө зөвхөн төрөө булчиргаан дотроо одоо явагдаж байгаа ямар нэг өөр эд эрхтэнд өсөрхийлэлгүй, замбраагүй, ургалтгүй одоо томролтыг бол төрөө булчиргаан хоргүй томролт гэж ярьдаг. За хортой томролт нь болохоор эсийн замбраагүй ургалтаар буюу төрөө булчиргаан томрохоос гадна хавь ойрын бусад эрхтэндээ нэвчсэн ургалттай авшөө өсөрхийлэлтэй ийм тэгээд одоо бусад эд эрхтэнд өсөрхийлээд хэвийн биш ургалт үүсгэж байгаа энэ одоо эмгэг байдлыг хортой хавдар гэж хэлдэг. За тэгэхээр хортой хавдар нь бол голцоо 55-аас дээш наснд илүү арай хожуу наснд илэрдэг байх нь. За тэгээд төрөө булчиргаан одоо аль хэсгээс нь эхэлж ямар өөрчлөлт гардаг вэ гэдэг нь бас өөр байдаг байна. За төрөө булчиргаан хэвийн үедээ бол ер нь 20-оос 25 см3 хэмжээний. За урт нь бол нэг 3.5, өрг нь бол нэг 4-өөс 4.5 см орчим ийм хэмжээтэй хэвлийн хоёр хэмжээсээр хэмжихэд. За тэгээд нийт эзэслэхүүнээр нь бодоод үзэх юм бол 20-оос 25 г жинтэй ийм төрөө булчиргаан байдаг. Гэтэл төрөө булчиргаан хэвийн биш ургалт буюу томролт явагдаад ирэхээр энэ төрөө булчиргаан голын шилжүүр бүс буюу transitional zone гэж ярьдаг англиар тэр бүс ургалт яваад эхэлдэг хоргүй томролтын үед. Тэгэхээр энд мах шиг одоо энгийн одоо булчирхайлаг давхарга, булчинлаг давхарга гэдэг ингээд химийн бүтцийн хувьд байдаг бол булчинлаг давхарга нь илүү хатуурсан маягтай ургаж томордог байна. За тэгэхээр яадаг вэ гэхээр нөгөө шээсэн сүвний хажууд энэ булчирхайлаг хэсэг, булчинлаг хэсэг нь одоо томроод ирэхээр энд илүүдэл хэмжээний одоо эд үүсэж эхэлнэ. За тэгэхээр төрөө булчиргаан томролтыг дотор нь 4 зэрэг хуваадаг байна. За тэгэхээр нэгдүгээр зэргийн үед болохоор нэг 30-аас 40 г жинтэй шээсэн сувыг юм хавчиж шахсан байдалтай. Гэхдээ энэ үед шээс чөлөөтэй гардаг. Гэхдээ шээс үлдэх эсвэл дутуу шээх ч юм уу шүн шээх ийм зовирууд бол илэрч болно. За зовирын хувьд бол заавал хүн болгонд адилхан байх албагүй. Гэхдээ шээсэн зовироор илэрдэг. Тэгээд хоёрдугаар зэрэг, нэгдүгээр зэргийн үед бол төрөө булчиргаан хэмжээ бол нэг 50 грамаас илүү хэтрэхгүй байх нь. Тэгээд энэ үед 1-2 дугаар зэргийн үед бол төрөө булчиргаан эмийн эмчилгээ авахтаа маш үр дүнтэй байдаг. Тэгэхээр 1-2 дугаар зэргийн үед төрөө булчиргаан томролтын эсрэг эмчилгээг эмийн эмчилгээ хийгээд шаардлагатай бол 3 дугаар зэрэг 4 дугаар зэрэг хүртэл томорцсон байх юм бол мэсцлийн эмчилгээтэй авсарч болно. Тэгэхээр мэсцлийн эмчилгээний дотроо нөгөө 3 ба 4 дугаар зэргийн үед илүү хийгддэг. Тэгээд төрөө булчиргаан томролтын эсрэг эмчилгээ маань 2 жил хүртэл дор хаяж эмийн эмчилгээнд үр дүн өгч ийн үгүй юу гэдэг эмийн эмчилгээний үр дүн үзээд үр дүн өгөхгүй бол мэсцлийн эмчилгээ рүү бас шилжиж болно. Нөгөө талаас төрөө булчиргаан томроод энэ нөгөө давсагнд байнгын шээс үлдээд тахлаар бөөрийн үйл ажиллагаанд өөрчлөлт өгдөг. Тэгэхээр давсагнд энд байнгын шээс тонролтой
байнгын давтан шисний халдвартай. Тэгээд бөөрийн үйл ажиллагааны өөрчлөлт, бөөрийн сувгуудад тэлэгдэл үүсээд, бөөрийн дутагдал үүсэх юм уу? Ийм шалтгаанууд болоод ирэх юм бол мэслийн эмчилгээний шатнд шилжих ёстой гэсэн үг байна. Тэгэхээр төрөвлөшгийн томролтыг одоо нөгөө хэрхэн оншилдог юм бэ гэдэг ийм асуудал гарч ирнэ тийм ээ. За тэгэхээр нөгөө төрөвлөшгийн онцлогооны хамгийн чухал асуудал бид нар бас өмнөх өөр нэвтрүүлэг дээр ярьж ирсэн. Төрөвлөшгийг хуруугаар тэмтэрч үздэг. За тэмтэрч үзээд шулуун гэдсээр эмч тэмтэрч үзнэ. За тэмтэрч үзээд энэ голын энэ ховл нь тэгшэрсэн байна уугүй юу гэдгийг нэгдүгürt шалгадаг байна. Тэгэхээр энэ ховл тэгшрэх гэдэг энэ шинж бол өөрөө төрөвлөшгийн томролтын бас нэг үзүүлэлт болж өгдөг. Хоёрдугаарт нь хавдрын с ижиг байна уугүй юу гэдгийг шулуун гэдсээр бас тэмтэрдэг байна. Яагаад тэгэхээр төрөвлөшгийн хортой хавдар бол гадна хэсгээс эхэлж ихэнхдээ өөрчлөлт өгдөг. Хатуу занглаш гэж зүйл тэмтэрч эхэлдэг. Тэгээд дээрэс нь төрөвлөшгийн энэ тогтцоос нь гадна цуснаас нь төрөвлөшгийн хавдрын маркерын шинжилгээ гэдэг юмыг бас энэ үед авч эхэлнэ. Тэгээд дээрэс нь төрөвлөшгийг эход одоо харахтаа хэвлэгээр биш шулуун гэдсээр заавалчгүй үзэх ёстой. Тэгжээж энэ маань төрөвлөшгийн одоо эдийн одоо цусан хангамжууд нь ямар байна, аль бусад нь ямар өөрчлөлт явагдаж байна гэдгийг бүр илүү наривчилж шинжилнэ гэсэн үг. Тэгээд шаардлагатай бол хэрвээ төрөвлөшгийн хавдрын маркер буюу одоо бидний энгийн хэлээр төрөвлөшгийн өрмөц маркер гэж ярьдаг. Энэ шинжилгээнд өөрчлөлт ороод эхэлсэн байх юм бол төрөвлөшгад нь эдийн шинжилгээ буюу биопси шинжилгээ гэж хатгалт их шинжилгээ авдаг. Хэрвээ энэ дээр эдийн шинжилгээнд дээр өөрчлөлттэй, цусны шинжилгээнд дээр өөрчлөлттэй байх юм бол энэ төрөвлөшгийн хавдрыг эрт онцлохоор эмчилгээний тактикт бас өөрчлөлт гарна. Хавдрын эсрэг эм тарай хэрэглэх үү? Хавдар хэдгээр шатандаа явж ийн бусад эд эрхтэнд үсэрхийлсэн үгүй юу гэд ингээд өөрчлөлтийг тодорхойлоод үзнэ гэсэн үг. Яг энэ томрлын үед одоо ямар сөрөг үр дагаврууд байдаг вэ? Эрэхтэй хүний хувьд гэх юм шүү дээ. За тэгэхээр сөрөг үр дагавар гэдэг маань түрүү хэллээ л дээ, бөөрийн үйл ажиллагаанд өөрчлөлт өгөх, бөөрийн архыг дутагдал шилжих тий. Тэгээд давсагны байнгын халдвар шийсэн зам нянтай байх. Төрөвлөшгийн өөрөө томроод ирэхлээр үрийн шингэн цацагдах энэ эсгүүд бас өөрчлөлтөнд орох юм бол үрийн шингэний хэмжээ бас багасж эхэлнэ. Дээрээс нь нөгөө нөхөрчгүй талаас үр хөвгттэй болох асуудал бас өөрчлөлт орно. Гэхдээ энэ маань харьцангуй одоо нас ахих тусам буюу одоо төрөвлөшгийн томролт ихэнхдээ одоо нөхөрчгүй дараах наснд илүү их явагддаг учраас энэ үед хүмүүсийн хүүхдтэй болох төлөвлөгөө одоо гэр бүл төлөвлөлтийн одоо юунд өөрчлөлт ордог, үр тогтоох чадвар ч гэсэндээ өөрчлөлт орсон байдаг учраас за 55-аас дээш наснд л нөгөө хүүхдтэй болох асуудал нь бол нэгдүгürt биш болчдөг тийм ээ. Тэгээд төрөвлөшгийн юунаас болоод одоо бусад эд эрхтэндээ хэрвээ хавдар байх юм бол хажуугийн эд эрхтэн шулуун эцсний хавдар болж үсэрхийлж болох нь, төмсөг рүүгээ бас үсэрхийлж болох нь, бэлгийн үйл ажиллагаанд өөрчлөлт орох нь, бэлгийн даавартаас өөрчлөлт орох нь. Энэ томролтоос уртчлан сэргийлэх боломж байгаа юу? Эсвэл зүгээр яг юм бэлгийн одоо амьдрал нь хитрхи эрс одоо багаснаас одоо эсвэл үүсдэг юм. Та түрүү хэллээ дундаас дээш насны 45-аас дээш насны хүмүүс зовлон тохиолддог гэхээр уртчлан сэргийлэх арга замууд ямар арга зам байна? За тэгэхээр энэ физиологийн насжилттай холбоотой гарч ирж байгаа энэ төрөвлөшгийн томролтоос бол уртчлан сэргийлнэ гэдэг бол хэцүү. Яагаад тэгэхээр физиологийн хувьд энэ бол насжилттай холбоотой гарч ирж байгаа болохоос биш төрөвлөшгийг томруулахгүй байна гэдэг юм уу? Одоо томролт нэгэнд эхэлж байгаа физиологийн юмыг бол зогсоох арга зам байхгүй. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүмүүс ч гэсэн нэгдэг гэхдээ цэвэрчлээс одоо урьдчилан сэргийлэх ямар арга байна те? Энэ нэг л физиологийн насжилтын процесс учраас энийг бол төрөвлөшгийг томруулахгүй байна гэдэг юм уу? Ийм харин томорж эхэлсэн үед нь томролтыг удаашруулах гэдэг юм эмчилгээ байдаг. Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга нь жил бүр 40-с дээш наснд бол жил бүр төрөвлөшгийн үзлэг хийлгэж явах хэрэгтэй. Хоёрдугаарт нь төрөвлөшгийн хавдрын маркерын шинжилгээ, шулуун гэдсний эхо заавалжгүй хийлгэж явах хэрэгтэй. Тэгээд төрөвлөшгийн энэ онцлогоо хийгдээд өөрийнхөө төрөвлөшгийн томролт явагдаж байгаа үгүй гэдгийг тодорхойлоод явчих юм бол урьдчилан сэргийлэх арга нь томролтыг удаашруулах, бөөрийн архыг дутагдал төрөхгүй тул чэсэг чөлөөтэй гаргах сонгомл үйлчилгээтэй эмийг эмч зөвлөдөг байна. Тэгээд хэрвээ дурангийн эмчилгээнд орох болцсон байх юм бол дурангийн мэссэл гэдэг маань одоо төрөвлөшгийн шахацсан байгаа эсгийг дурангаар мэслэлээр аваад одоо шээсэн чөлөөтэй гарна бөөрийн архыг дутагдал үүсгэхээс сэргийлнэ гэсэн үг.
Тэгвэл дурынгийн мэслэлээр одоо жишээ нь 5-аас 10 жилийн дараа дахиад үлдэгдэл төрөө булчирхай дахиад бас нэмээд ургаж бас болдог. Тэгэхээр дурынгийн хаалгаа хийлгэсэн дараа давтан бас төрөө булчирхай одоо дурынгийн хаалгаанд орж болцсохгүй гэсэн үг. Тэгэхээр 100% эмчилгээ биш байхаа төрөө булчирхай дурынгийн хаалгаа нь. Гэхдээ одоо төрөө булчирхайг бүтэн авах, дурангаар авах гэсэн хоёр янзын арга байдаг. Нээлттэй аргаар буюу төрөө булчирхайг одоо бүр мөсөн бүр ингээд капсултай авах. Тэгэхээр одоо бол аль болохоор дэлхийд даяараа хөнгөн аргаар тухайн хүнд аль болох зовир багтаа аргаар мэслийн эмчилгээ хийдэг учраас дурынгийн хаалгаа нь одоо энэ давсгийг нээхгүйгээр шээсэн сүвээр нь багж оруулаад төрөө булчирхай томорсон хэсгийг буюу шээсийг одоо гадагшлуулахаас саацтай байгаа хэсгийг нь өглөө давчиж байгаа ийм дурынгийн мэсэл ахна. Дэлхийд даяар энэ бол алтан стандарт гэж явагддаг. Хамгийн одоо сонгомл эмчилгээ гэдэгт тооцогддог байна. Тэгэхээр төрөө булчирхай түрүү хэлсэн тийм ээ. Эхний үе шатанд бол эмийн эмчилгээ. За 3 4 дугаар шатны үед бол мэслийн эмчилгээний дуран болон нээлттэй аль аль нь байж болно. Тэгэхээр тухайн хүнд тохирсон эмчилгээг эмч шийднэ. Одоо тухайн хүний эдийн шинжилгээнд ямар өөрчлөлт гарч ирж байна, цусны шинжилгээнд нь ямар өөрчлөлт байна, бөөрийн үйл ажиллагаа нь ямар байна, тухайн хүний шээсэн завир ямар байна гэдгээс нь хамаарат эмчилгээг дурангаар хийх үү, нээлттэй хийх үү гэдэг ийм асуудлаас гарч ирнэ. Би энэ дээр нэг тодруулсан эрэгтэй хүнд цэвэршилт гэж одоо явагддаг нь нэг талаараа одоо яг энэ томрол гэж ойлгож болох уу? Үгүй л дээ, шал өөр хоёр асуудал. Шал өөр асуудал тий. Тэгэхээр төрөө булчирхай томролт гэдэг бол энэ төрөө булчирхайд явагдаж байгаа сая хэлсэн энэ булчинлаг давхарга илүү томор ургах, эсвэл хортой хавдар энэ тэнд нь ургах ч гэдэг юм уу. Энэ бол төрөө булчирхай томролтын асуудал. Цэвэршилт гэдэг бол төмсгнөөс ялгардаг, цуснд ялгардаг андроген буюу эр бэлгийн даавар, тестостерон гэдэг даавар буураад эрэгтэй хүний бэлгийн дааварт одоо буурсантай холбоотой бэлгийн дур сонирхол буурах, булчингийн хүч хэмжээ багасах, нойр сэтгэл зүйн хувьд асуудал үүсэх, хэвлэгээрээ томрох, одоо их гүзэтэй болох ч юм уу, хөхөн томрох тийм ээ. Тэгээд ясны сэргэжилт үүсэх, өөх тосон солилцоонд өөрчлөлт орох гэдэг ийм өөрчлөлтүүд явдаг. Энэ процессыг цэвэршилтийн процесс гэдэг. Түүнээс биш төрөө булчирхай томорж байгаа цэвэршилт гэсэн үг биш. Дурынгийн хаалгаа хийлгэсний дараа бэлгийн амьдрал ямар өөрчлөлт бол гардаг вэ? За дурынгийн ч бай, нээлттэй ч бай төрөө булчирхай авах мэсэл гэдэг маань төрөө булчирхай нэгдүгürt авахад энэ үрийн шингийн цацдаг хэсэг заавалчгүй хамарч таардаг. Тэгэхээр дурынгийн төрөө булчирхай мэслийн дараа үрийн шингэн гарахгүй болох ийм эмгэг бол нэлээ их өндөр хувьтай тохиолддог. 70-80% нь үрийн шингэн гарахаа болдог. Гэхдээ энэ бэлгийн амьдрал одоо бүр зогсох буюу одоо секс хийж болохгүй гэсэн үг биш. Үрийн шингэн гадагшлахгүй байх нь мэслийн улмаас энэ үрийн одоо шингэн цацдаг энэ төвгөр хэсэг гэмтсэнтэй холбоотой байж болно. За нээлттэй хаалганы үед бол хөвчрөл үүсдэг энэ мэдрэл бас гэмтэх тохиолдол бас их байдаг учраас төрөө булчирхай мэслийн дараа хөвчрөл үүсэхгүй байх тохиолдол бас байдаг. Гэхдээ энэ дээр бол тусдаа хөвчрөлтийн одоо эсрэг эмчилгээнүүд бол бас байдаг учраас энэ дээр эмч тухайн үед нь бол эмчилгээг бол бас зөвлөдөг. За төрөө булчирхайн томрлын үед одоо ямар үед мэс заслын аргаар шилждэг вэ? Шилждэг эмчилгээнд хамрагддаг вэ? За тэгэхээр нэгдүгээр эмийн эмчилгээнд одоо томролтыг удаашруулах эмийн эмчилгээнд тэрхүү үр дүн багтаа байж болно. Хоёрдугаарт нь зарим хүмүүс төрөө булчирхайныхаа эмийг гэхэлэр ганцхан шээсний гарцанд нөлөөлж байгаа эмийг уугаад томролтын эсрэг эмээ уухгүйгээр хянуулахгүйгээр хяналтгүй яваад идэг. Тэгэхээр 3-аас 6 сар тутам заавалчгүй эмчийн хяналтанд байх ёстой. Тэгээд төрөө булчирхайн томролт нь одоо энэ эм ууж байгаа мөртлөө дараагийн шатанд хурдан шилжээд ах юм бол эм эмчилгээнд ордог. Хоёрдугаарт нь хэрвээ эми одоо хяналтгүй одоо зөвхөн шээсэн л хэвийн гараад байгаа бол төрөө булчирхай хэвийн гэсэн үг биш байна. Тэгэхээр төрөө булчирхай одоо ургалт нь хэрвээ томруулах эсрэг эми эмчилгээнд 3 сараас дээш хугацаанд ямар нэг үр дүн өгөхгүй бол бас мэслийн эмчилгээнд шилжих болдог. Эсвэл шээсэн завир маш ихтэй. Ялангуяа одоо шүн 4-өөс дээш удаа шээгээд идэг, шүн ойргоо хоноод идэг тийм ээ. Эсвэл байнгын давсагтан шээсвэлтэй 100 граммаас дээш шээс байнгын үлдэгдэлтэй. Эсвэл бөөрийн одоо архаг дутагдалт хүрэх буюу энэ давсган шээсвэлтэй давсган чулуун үүсдэг. Энэ шээсний тунарлаас болоод
Эдгээр нь бол авсгийн чулуу үсээд байх энэ халдвар өрөвсөл байнга дахиад байх бөөрийн үйл ажиллагаанд нөлөөлөх эмийн эмчилгээнд үр дүнгүй байх эдгээр нь месцлийн эмчилгээнд шилжих нэг заалт болж өгдөг. За зөвхөн ингээд эрчүүд эрүүл мэнд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар төрөв булчирхайн томролцсон үедэр хүрдлээ. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баяртай үзэгчтэй.